Авлагын тооцоог хэрхэн хаах вэ? Санхүүгийн менежмент хэсгээс авлагыг сонгож гүйлгээ хэсэгт авлагын тооцоо хаахыг сонгоно. Авлага хаахтаа нэмэх товч дээр дарна. Авлагын тооцоог хаахтаа харилцагчаа сонгоно. Харилцагчаа нэр код ангиллаар хайлтгийг сонгох боломжтой. Харьцах дансаа сонгоно. Гүйлгээний огноо тухайн гүйлгээг хийх өдрийг сонгоно. Тайлант үе буюу он сарыг тохируулна. Төлөв нь дараах үндсэн 2 сонголттой. Гүйлгээний утгыг бичнэ. Үндсэн данснаас тохирсон дансыг сонгох. Валют болон ханшин тухайн данс ямар валюттайгаас шалгаалan шууд бөглөгдөнө. Үүний дараа нийт дүнг оруулж өгнө. Хадгалах товчийг дарснаар амжилттай авлага хаагдана. Авлагын товчоо тайлан энэ цэсэнд авлагын үүссэн болон авлага хаасан нисэх нь тайлан хэлбэрээр хадгалагдсан байна. Харилцагчийн код болон огноог бөглөн сэргээх товчийг дарна. Мөн тайлан хэвлэн авч ашиглах боломжтой.